get over. I'm so easily. My anxiety creeps inside of me, makes it hard to breathe. What's come over me feels like I'm somebody else. Түүх маань хоёр нууцлаг дүр байшингийн дээвэр дээр тулдах агшнаар эхэлнэ. Бүх төлөөр бүрхэгдсэн бар харин нөгөө талд металлыг удирдах чадвартай залуу. Бар хэдийгээр чадварлаг нэгэн байсан ч тун удалгүй ялагдаж, дийлтийн хамгийн хүчтэй гүйцэтгэгч Washington баригдана. Өнөөдөр та бүхэндээ 2019 онд нээлттэй хийсэн фэнтези акшн дүрлэг The Legend of Hey Enemy-г танилцуулахаар бэлтгэсэн байгаа. Энэхүү бүтээлийн хувьд IMDb дээр 7.3 үнэлгээтэй нэлээд дажгүй бүтээлийн ангилал багтана. Миний хувьд зохиол, анимын дүрслэл, дүрийн хөгжүүлэлт гэх мэт зүйлс нь үнэхээр таалагдсан. Магадгүй та хэдэд ч бас таалагдах байх гэж найдаж байна. Саяхан буюу 2025 оны 7 дугаар сард энэхүү анимын 2 дугаар ангин гарсан бөгөөд өмнөх ангиасаа илүү сайн болсон гэсэн шуум яваад байгаа. Хэрвээ та бүхэн хүсвэл дараагийн ангийг нь яриад өгч болно. За тэгээд олон зүйлч нурчаад явах уу шууд анима эхлүүлцгээе. Enjoy guys. We lost Hay. How could one human send us packing? I just want to go back to the forest. Алс хоолын нам хүмхэн ойн дунд нэг нь хар муур бүх гэгч нь ойрсож байлаа. Гэвч амттын сандралтан гүйлдэх машин техникийн чанга дуу чимээ түүнийг сэрэж орхих нь тэр. Юу болоод байна гэд босоод хартал уун дуу тас хийж энэ тэндгүй амцад бужигналдаж байлаа. Түүний харсан хамгийн сүүлийн дүр зураг бол шар экскаватор байв. Тунуудалгүй түүний ухаан баларт нь орчлон ертөнцөөс тасрах шиг л болов. Манай Бяцхан-Баатрын нэр Хэй. Тэрээр зэрлэг ойд амар жимээр амьдарч байсан ч хүний шуналтай үлдлээс болж гэр орноо алдсан билээ. Тэрээр одоо гэрээсээ хол хүн хөдөлгөөнийхтэй хотын төвд амьдарч байна. Манай Баатар энэ ертөнцийн талаарх 3 үннийг олж авчээ. Нэгдүгээр тэнгэр дэсэх цагаан зүйлс бол түүний мэддэг ойн сүнснүүд биш. Хоёрдугаар хоол хүнс хизээч үнэгүй олддоггүй. Гуравдугаар дэнч түүнд сайхан сэтгэлээр тусалж чадахгүй. Гэхдээ муур бол муур амьд үлдэх ёстой. Нэг өдөр тэрээр гудамжинд унтж байх үед гинэтл мод барьсан бүлэг дээрэмчэд гараад ирхэн тэр. Тэгээд тэднээс тухтаахыг оролдсон ч хөтөлгөөдөж орхино. Нөгөө хідэн ч гэж айхаа мэдэхгүй гарууд аврах том муурын төрхөнд орцгоод байхад хүртэл ангаад зогсоостой. Гэтэл яг тэр үед нэгэн залуу гарч ирэн түүнийг аварна. Тэрээр надаас битгий. Би чиний л адил мангас гэж хэлээд хар бар болон хуйруу. Түүний нэрийг Финши гин. Тэрээр гэрлүүгээ Хэйг дагуулна яв. Энэ газар хүмүүст орхигдсон нутаг бөгөөд одоо Финши болон бусад сүнснүүдийн амьдрах орчин болсон аж. Ингээд түүний гэр бүлийнхэн болох Луо, Тэнгэрийн барс, усанд бяцлахал хийх ав биентэй таарна. Хэй өөрөөгөө жирийн муур биш. Тэдэнтэй адил ойн сүнс гэдгээ батлан харуулсны дараа хамтдаа оройн зоог барина. Дууч галын чадвартай нэгэн бололтой өөрийн чадвараа ашиглан Хэйг гайхамшигтай хөдөлгөөр үзүүлнэ. Харин өнөөдөр Финши түүнд хамт амьдрах санал тавив. Хоол нь амттай. Хүмүүс нь ч найрсаг. Эд татгалзах шалтгаан байсангүй. Муурын дүрдээ буцаж орсон Хэй орондоо орно. Хүний хийсэн муу муухай бүхнийг эргцүүлэн бодов. Гэсэн ч ойдоо бусаж ирлээ гэх бодол нь түүнийг тайвшруулж сэтгэл амар бүн нойрондоо автав. Маргааш өглөө хин нэгний тулдах чимээ түүнийг сэрээлээ. Хэй очоод харуул Финшигийн бүлэг Washington-тэй тулдаж байв. Хэдийгээр Финшиний бүлэг олуулаа байсан ч Washington тэднээс хамаагүй их давуу гэдэг нь мэдэгдэж байв. Washington чи бол хүн. Яагаад бидний гилдэд барьж өгөх гээд байгаа юм? Миний даалгавар бол хүн чамайг барих. Өөр тайлбар шаардлагагүй. Тэгж тэдэндээ нэгдэн тулдаанд оролцохоор ирсэн байлаа. Бүлэг хоёр хуваагдаж, Финши Washington-ыг аргалж үлдэхээр болов. Харин үлдсэн хэдэн зүхтахаар болно. Гэхдээ Хэд зүгээр хараад суух бодол байсангүй. Шууд л тулаанд буцан орж, Washington-ийн өөдөөс тэмцсэн ч ганцхан цохилтоор ухааналтж орхино. Хэсэг хэдий Чэйгийн энэ үйлдэл нь бусаддаа зүхтах боломжийг олгосон байв. Хэй ухаан ороод арал даяар нүхтэй хайсан ч тэднийг олж чадсангүй. Чи яаж зүхтахаа мэдэхгүй байна уу? Нүгэд ч найл хэдийн зүхтсан. Би чамайг дийлд рүү очих болно. Гэвч тийш явахыг хүссэнгүй. Шууд л холдон зүхтахыг хүссэн ч Washington түүнийг тийм ч амархан зүхтаалгасангүй. Washington мод дээр салс бариад Хэйг аван замдаа гарлаа. Хэй түүнээс хорон мөч бүхэн холдохыг хүссэн ч яаж чадлагүй баригдчаад л байдаг. Харин энүүд Финшигийн бүлэг дараагийн алхмаа төлөвлөж байв. Тэд Хэйг аврахаар зориг шулуудсан тул түүнийг хайх ажлаа эхлүүлв. Би гилдийг үзэн ядаж байна. Одоо зүхтаж хандлаа. Энэ бол бидний боломж. Финши Хэйг хайхаар хөдөлж, бусд нь Хэйгийн барьцыг олж мэдээд түн мэдээллийг даалгавартай болов.
Аавбын болон луу мөрдөгч загсаа дуудаж түүнийг хитрхи оройтхоос өмнө олохыг хичээнэ. Энэ үед Вүшэн давэж олоодонгоо зүхтахыг оролцохгүй Хэйг хяналтандаа байлгана. Хэй өдөр нь живэнгээ алдсан тул шөнө Вүшэнийг унтмагц 2 кокс хөлөглөн зүхтахыг оролцсон ч бас л бүтлгүүдж орхино. Хүчтэй шуурганы үеэр Вүшэн тэнгэр нисэгт лууг харна. Энэ бол маш хоор тохиолдох зүйл аж. Хүчтэй давлгооны улмаас Хэй агаар цохигдно, завнаас шидэгдэв. Гэтэл яг тэр мөчид Хэй санамсаргүйгээр эргэн тойрондоо хамгаалтын талбар үүсгэж орхино. Вүшэн бүр гайхаж орхихон тэр. Яаж ийм хүүхд ийм чадварыг? Тэр даруй өөрийн чадвараа ашиглан шуурганаас гарна нисв. Шуурган намцсны дараа Хэй ухаан ороод мөөлж орхино. Их давлгаан донд дотор нь ивүүрсэн бол чамайг Вүшэн гэдэг үстэй. Чи нисэж чаддаг үстэй. Яг зүгээр нисчихэж болохгүй байгаа юм. Би хоол нисэж чадахгүй. Шиггүй гэдэг нь. Вүшэн Хэйгээс өмнө гаргасан хүчээ дахин ашиглахыг хүсэхэд Хэй том уур болон хуйрав. Хэсэг хэдэж хитрхи хүнд жинтэй байсан тул ус руу унаж орхино. Гэнэт Вүшэн нэгэн шидэт тойрог зурна Хэг дагуулan дотгошоо оров. Дотор нь модон байшин, саглар мод бүхий хоосон ертөнц байлаа. Вүшэн энэ бол түүний сүнслэг оршихуй гэдгийг хэлж бүх амьдралын их усүр энэ тал оршдог гэж тайлбарлав. Бүх сүнснүүд ийм орон зайтай. Хэй өмнө нь ийм зүйлийг огт харж байгаагүй тул өөрийн орон зайгаа огтхонч мэдэхгүй байлаа. Чамд төрөлхийн чадвар байна. Би чамд заагаад өгье гэхэд Хэй эрс татгалзав. Вүшэн түүнд заахыг оролцсон ч Хэй түүнд итгэхгүй хэвээр би чамаас юу зурхгүй гэж зөрүүдлөв. Вүшэн хүчлэгийг оролцсонгүй. Ингээд тэд сүнсэн орон зайг орхин нээлттэй тэнгис буцан нэрж аяллаа үргэлжлүүлв. Харин энэ хооронд Финши өөрийн багш болох Мастер Мин дээр очиж нэгэн тусламж өгсөн. Хэрвээ чиний хүсэл дийлдийн дүрмэнд нийцж байвал чамд дуртай туслах болно. Гэвч Финши хариу хэлсэнгүй. Финши заримдаа өнгөрсөн зүйлсийг зүгээр тавьж болох нь илүү зөв сонголт байдаг. Маргааш өдөр Миний шав түүнийг өчигдрийн газартаа ухаангүй байхыг нь олж харна. Сандарсан тэрээр багш руугаа гүйн очиход хүссэн зүйлээ авсны дараа Финши Бирэн бар нэртэй нэгэн сүнсээр очив. Тэр сүнс зурсан зургаа авилуулах чадвартай нэгэн байв. Финши түүний зурсан амьтдаа тулалдана. Эцсийн мөчид жинхэнэ биеийг нь олж чадна. Энэ ертөнцид нэгэн том хууль бий. Бусдын хүчийг хизээж битгий болгоал. Гэвч Финши түүний эсрэг сүнсний ертөнцийн хамгийн хориотой аргыг ашиглан түүний хүчийг хулгайлж орхино. Тэнгэрийн бар болон бусд нь Хэйг олохын төлөө өхнөөд ажиллан хайсаар байв. Түүнийг олох нь өрдөө цаг хугацааны л асуудал. Завин дээр Хэй өөртөө хэрвээ би төмрийг удирдах сурчвал энэ хүчээ ашиглан зугтаж чадах юм байна гэж бодож амжив. Ингээд тэрээр Вүшэний хүсэлтийг зөвшөөрж түүнд чав орно. Хэй үнэхээр л авьяаслаг нэгэн бололтой. Хурдан хугацаанд маш их зүйлийг сурна. Вүшэн ч гайхаастай. Тэдний хоорондын харилцаа аажмаар сэргэн. Хоорондын нөхөрлөл бий болж эхлэв. Хэй сэлд суран завийг өөрөө төрөх хэмжээнд металлыг удирдах сурсан байв. Нэг орой Хэй Вүшэнээс чи яагаад Финшиний араас хөөгд байгаа юм бэ гэж асуув. Вүшэн хариулсангүй. Бид их газар төрөнгүүд чи намайг тавьж явуулах уу гэж дахин асуув. Вүшэн ч түүний хүслийг зөвшөөрөн толгой дохино. Ажаад байхад манай хүн тийм ч муу залуу биш бололтой. Хэд хоногийн дараа тэд далайн нэргийн нэгэн хотод хүрч ирэв. Вүшэн Хэйг хоолнд урьж хоёулаа цацдлаа идэж авна. Гэтэл тооцоо хийх мөчид түүний утас нь усанд нороод ажиллахаа болсон байв. Түүн төлбөр төлөх мөнгө байгаагүй тул ресторанаас зугтахаас өөр аргагүй нөхцөл байдалд оров. Вүшэн Хэйг тавьж явуулах гэсэн ч эцсийн мөчид бодлоо өөрчлөн өөртөөгөө хамт авч явахаар болно. Тэрээр дийлт бол залуу сүнснүүд амьдрахад хамгийн тохиромжтой газар гэж хэлв. Хэй түүнээс тэнд хүмүүс байдгүй гэж асуухад Вүшэн тийм ихтэй ихэнхэн сүнс гэж хэлв. Гэвч Хэй би хүмүүс дургүй гэж хэлээд түүнд үүрэгдэн явна. Дараагийн хэдэн өдөр Хэй зүхтаахын тулд бүхий л аргыг хэрэглэж байв. Нуугдах, бүгд ус руу эмэгтэйн хүү болж жүжиглэх, арт талаас нь дайрах, дүрлдүүлэх гэх мэт. Гэвч түүний энэ бүх аргыг аль нь ч бүтсэнгүй. Энэ үед Хэй төмөр удирдах чадвараа улам бүр сайжруулж, Вүшэн түүгээр бахархаж байв. Нэг шөнө Вүшэн Хэйд өөрийн чадварын талаар хэдэн зүйл хэллээ. Чиний чадвар болох домын орон зай болон металл удирдах чадварын нэгдэл.
бас их онцгой чадвар. Яг тэр үед Ушиний нөхөд болох гильдийн бусад гүйцэтгэгч нар ирлээ. Тэд тэдэндээ хамт хооллон нэлбэг ярилцсан. Нэг гүйцэтгэгч хэлэхдээ гильд бол залуу сүнснүүдэд хүн төрөлхтний талаар илүү их сурахад хамгийн тохиромжтой газар гэдгийг дахин хэлв. Нэг нь өндөр настай гүйцэтгэгч. Финшиний хүнийг үзээддэг хандлага нь түүнд сохроор нөлөө үзүүлж байна гэв. Хагас болгон охин болох стрим. Би хүмүүс дуртай. Тэдний бүтээсэн зүйлс гайхалтай. Ушин бол хамгийн шилдэг нь тэр сүнснүүдэд маш их зүйл хийсэн гэдгийг хэллээ. Ингээд тэд салж авахаар болоход Ушин бусдаасаа мөнгө зээлж авав. Мөнгөө юунд ашигласан бэ гэвэл ингээд моторт дугуй авна, замдаа хүнсээ цуглуулна явав. Ушин хэд түүний орон зайн чадварын талаар илүү их тайлбарлаж өг. Хүн бүрт ганцхан орон зайн чадвар бий. Гэхдээ хээ өөрийн орон зайн чадвараа бодит ертөнцид ашиглаж чаддаг. Үүнийг ашигласнаар бурхны хүчтэй болох боломжтой. Унтгаасаа өмнө Ушин түүнд хандна. Хэрвээ чи гилдэд байх дургүй байгаа бол би чамайг хизэж орохгүй. Гэхдээ энэ хүчийг сайнаар ашиглаасаа гэж хүсэж байна. Мэдээч үү дээ. Би сайнаар ашиглана. Гэтэ чи намайг явуулахгүй байхгүй гэхээс л айж байна. Финшич, чи ч муу хүн биш. Гэхдээ чи тийм сайн хүн биш. Ушин энэ үгийг сонсоод инээцгэлв. Энэ үед Бэрэн барын дэлгүүрт гилдийн бусад гүйцэтгэгчид ирж Финши түүний хүчийг нь хулгайлсныг мэдээд ихэд гайхам. Финшиг ийм чадвартай гэдгийг нь огт мэддэггүй байсан юм байна л да. Дараа өдөр нь Ушин хийг хоттой танилцуулав. Тэнд хэдэн мянган сүнс хүнтэй хамт амьдарч байв. Дандаа тэд Ушины хуучин найзтай тааралдан ойр зүрийг ярилцсан зогсов. Хэсэг саацсны дараа тэд замаа хөөн Ушин хоёр галт тэрэгний буудлын руу явв. Галт тэрэг нь очроо хүлээн зогсож байх зур. Тэд тэдэн рүү хүмүүс дайрч эхлэв. Хин нэгэн хүн тэдгэр хүмүүсийг удирдаад байгаа бололтой. Тэд орон зайн шилжүүлэгч Портл Биг аваад алга болов. Ушинч тэдгээр этгүүдийн барьцлыг олно. Тэдэндээ тулалдаж эхлэв. Эхний дайсныг хэлбэрхан буулгаж аваад дараагийн хүнийг нь болохоор явна. Харин хоёр дахь нь хүмүүсийг удирдах чадвартай нэгэн болж таарав. Гэвч Ушин хүмүүсийг гэмтээлгүйгээр түүнийг амархан буулгаж авав. Эхний дайс нь ухаан ороод найзаа аврахаар оролцсон ч тэд түүнийг тогтоон барина. Ушин хэд хүмүүсийг хамгаалж байхыг даалгаад өөрөө өнөختгээд нараас явв. Хэд зорчигчдыг чадах чинээгээрээ хамгаалж байв. Ушин ч тулаан дууссан тул хэд явахаар зэхэх үед нэгэн зорчигч охин түүнд баярлалаа гэж хэлв. Ингээд тэр хоёр галт тэрэгний дээр гарна жоохон буу алдсав. Нөгөө хоёр этгээд галт тэрэгний жолоочийг ухаан алдуулсан тул тэрв жолооч зэрэггүй бол галт тэргийг зогсоохоор төлөвлөж байв. Гэтэл яг тэр мөчид Финшигийн бүлэг гинэт гарч ирнэ. Тэг аврахаар оролдож эхэлнэ. Ушинч тэрхэн зур өмнөх дээрэмчт нь Финшигийн бүлэглийн хүмүүс болохыг нь олж мэдэв. Эцсийн мөчид Финшигийн бүлэг Хэг авна, үүрийг дэлбэлж орхино. Ушин Хэг аврах гэсэн ч галт тэрэгэн зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдал хамгаас чухал байсан тул Хэг тэдэнд алдаж орхино. Тулааны дараа сүнсний гэлэн удирдагч ирж Ушинд хандна. Финшиг бусад хүмүүсийн хүчийг хулгайлах чадвартай гэдгийг хэлв. Тэрхэн зур Ушин хэд ямар том аюул учирсныг одоо л ойлгох шиг. Ушин гилдийн удирдагчид Хэгийн хүчний талаар хэлв. Энгийн сүнснүүдийн хувьд өөрийн чадвараа алдсан ч гэсэн хэсэг хугацааны дараа нөхөн сэргийх боломжтой байдаг. Харин хэдийжэл онцгой чадвартай нэг нь өөрийн хүч чадлаа алдвал шууд л үхэлд хүргэдэг байна. Ушин Хэг аврахаар явж харин энэ хооронд захирч хотод онц байдал зарлана. Яралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Хотын гадна хориг тавьсан тул Финшигийн бүлэглэл тэндээс зугтах боломжгүй байв. Тэд нэгэн байшингийн дээвэр дээр цуглана. Яах ихээ ярилцсан. Тийч гилдийн ертөнцийн талаар нэлээдгүй олон зүйлийг олж мэдсэн тул энд тэдэнтэй хамт амьдрах санал тавина. Гэвч Финши тийх бодлого байлаа. Тэрээр хэд хандна. Энэ хот бол миний төрлөх газар. Олон сүнснүүд энд төрж хүмүүсийн хамт амар тайван амьдардаг байсан. Тухайн үед бол би хүмүүст дуртай байсан. Хэд хөвгөлтэй үргэлж чинийг санаачилдаг. Гэтэ үлрийн хувьсгалаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Хүмүүс байгаль дэлхийг сүтгэж сүнсүүдийг энд амьдрах аргагүй болгосон. Дийл хим левнэгдэлт зүйлийг бий болгосон ч надад энэ ногт таалагдаагүй. Энэ газар анхнаасаа л бидний гэр орон байсан. Энэ явах ёстой вэ гэвэл зөвхөн тэр төрөм биелэгч. Бид яагаад өмнөх ардл руугаа буцаад явж болохгүй гэж өнөөдөр буцаад харж болно. Гэхдээ хизээ нэгэн цагт бидэнд хишгэх газар ч олдохгүй. Чиний дотор байгаа хүч биднийг аврах цорын ганц боломж. Ээж энэ үгийг сонсоод энэ бүх хугацаанд Финши түүний хүчийг л ашиглах зорилготой байсныг ойлгов.
Тэрээр тэдний төлөвлөгөөнд нэгтхийг хүссэнгүй. Уран буурсан Фэнши Хэйг хөдөлгөөнгөө болгож Луогийн эсэргүүцлийг үл тоон хүчийгэн булаан авав. Эний Хэйг шууд өхөл хөргөх шийдвэр байв. Яг тэр мөчид Вушэн тэдэн дээр хурж ирлээ. Аубын ухаангүй хэвтэх Хэйг аван зүхтаахад Вушэн түүний араас хөөв. Энэ боломжийг ашиглан Фэнши зүхтааж одно. Вушэн Хэйг гильдийн ахлагчид хүргэж өгөөд түүнийг аврах цорын ганц арга бол Фэншигээс доменыг авах явдал гэдгийг ойлгов. Зарны нүд Аубын болон түүний нөхөд Фэншид шим хүчээ эзэмших хугацаа хожиж өгөхийг хичээнэ. Эцэст нь Вушэн Фэншигийн байршлыг оллоо. Тэрээр Хэйд хийсэн зүйлд нь үнэхээр л их уурсан бололтой. Чи үнэхээр Хэйг өхүүлэхийг хүслэе гэж үү? Одоо хитрхи оройтсон. Тэсэн ч Вушэн бууж өгөхийг хүссэнгүй. Бүх хүчээ дэвшлэн түүний эсрэг тулалдав. Удтал тулалдсны эцэд Фэнши Хэйгээс булаасан хүчээ ашиглан өөрийн доменыг идэвхжүүлв. Энэ нь маш том домен байх бөгөөд хотыг аажмаар залгиж байлаа. Гилд хотын иргэдийг аль болох хурдан үлгэн шилжүүлэх шаардлагатай болов. Вушэн удаанаар хүрээгээ тэлэх асар том доменыг харан зогсно. Хэрв тэр домен руу нэвтрвэл Фэншиг дийлэх боломжгүй гэдгийг мэдж байлаа. Учир нь домен эзэмшигч нь өөрийн домен дотроо бурхан мэтэл хүчтэй байна. Нэгсэндээ өөрийн хүслээр бүхнийг удирдах болно гэсэн үг. Гэвч итгэмээргүй зүйл тохиолдож Вушэн шууд домен руу инсээд орчихов. Бусдын зүйлс нь орон зайд орох нь асар их эрсдэлтэй мэдсээр байж Хэйг аврахын тулд зоригшлууд нь орсон нь тэр байлаа. Төмөр удирдах чадвартай Вушэн гаргууд ч гэсэн энэ орон зайд Фэнши үнэхээр л бурхантай адил хүчтэй болсон байлаа. Тэрээр Вушэний хөдөлгөөнүүдийг хорж дайралтыг нь эсэргүүцэж байв. Бүх хүчээ шавхан түүн рүү давталсаар л түүний орон зайд түүний эсрэг тулалдан гэдэг маш хэцүү байлаа. Фэнши түүний дайралтаас мултран Вушэний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлав. Бид ийм зүйл тохиолдсон чиний буруу. Хэрвээ чи гарч ирээгүй байсан бол тэр манай төлөвлөгөөнд нэгдэж бид сүнснүүдэд илүү сайхан ирээдүй авчирч чадах байсан. Фэнши ч үгээ хэлж дуусаад Вушэнийг хөнөөх гэтэл гинэт газар доороос авраг том сарвуу гарч ирнэ. Түүний үлдлийг тасалдуулав. Гэтэл энэ нь манай анимын гол дүр Хэй байхан тэрээ. Яг юу болсон бэ гэхээр манай Хэйн бие дагалдаж явдаг жижиг амьтан түүний үндсэн биеийг орлож хоцорсон байна. Нэгсэндээ манай Хэй хоёр сүнстэй байсан л гэсэн үг. Энэ явдлыг харсан Фэнши нүдэндээ ч итгэсэнгүй. Тэр даруй түүнийг хол хөвчин шидэж орхив. Вушэн тандна. Би юу болоод байгааг ерөөсөө ч ойлгохгүй байна. Гэтэл чамайг додуулж байгаа дуу сонсоод сэрчглээ гээд тоглонгуй маягтай хэлнэ. Вушэн хэлв. Фэншиг алахын тулд чиний тусалцаа хэрэгтэй байна. Энэ бол чиний сүнсэн орон зай. Энэ доторх бүх зүйлс чиний удирдлаганд бий. Эргэлзэж байсан ч Вушэн итгэлтэйгээр би тандтаа чадна гэж хэлв. Ингээд тулаан дахин хэллээ. Хэй энэ удаад спортын үүрэг гүйцэтгэж Фэншигийн домен дэх давмгай байдлыг сааруулахын хичээнэ. Хоёр хүчээ нэгтгэн тулалдаж байгаа ч Фэншигийн тулааны туршлага хавилуу гэдэг нь илт. Вушэн Хэйд үргэлжл. Энэ бол чиний орон зай. Чинд бүхнийг удирдах чадна гэж сануулсаар л байв. Фэнши тэднэрөө дахин хүчтэй дайралт хийсний дараа Хэй доменыг бүрэн удирдах чадлаа. Ингээд Вушэний хамтаар Фэншинийг хөдөлгөөнгөө болгож чадна. Хэй доменыг тархалтыг зогсоох гэсэн ч Фэнши түүнээс доменыг зогсоож болохгүй. Гуй Хэй, энэ үйлдэл чинь босод сүнснүүдийг хөсөр хайж байгаатай ялгаагүй. Гэвч түүний үгийг үл тоож домены хоргийг цуцалж орхино. Фэншиж бүх зүйл өөрийнхөө хүслээр болоогод ихэд имзэглэнэ. Тэрээр би байнга нуудаж амьдрахаас залхаж байна. Бас гэр орон төрлөх нутгаасаа явмааргүй байна. Намайг уучлаарай Хэй. Тэр Хэйгээс уучлалт гуйгаад өөрийн мөн чанараа барилгатаа нэгтгэн. Хотын дунд гайхалтай урлагийн бүтээл болон мөнхрөв. Фэнши мөн хүн үү? Надаас асуух хэрэггүй. Хариултаа өөртөө л үлдээ. Тулаан дууссаны дараа зарим гилдийн гишүүд Хийг дагуулan тэнгэрт хөвөх сүнсний гилд рүү ниснэ. Вушэн Хэй тандна. Аубын болон луу барьжлагдсан. Тэд хэсэг хугацаанд хорионд байх болно. Энэ тэнгэрт хөвөх арал үнэхээр үзэсгэлэнтэй. Үгээр хэлхийн аргагүй гайхамшигтай газар байлаа. Стрим Хэйд эргэн тойрны зүйлсийг танилцуулан явна. Харин энэ үед Вушэн зогт тусан. Салах ёсоо хийх цаг нь болсон бололтой гэв.
яагаад явах ёстой гэж чи энд амьдардаг үсттэй. Би хитрхи хүчтэй тул энд байгаад байх нь тохиромжгүй. Би чам дээр хаяа эргэж ирж байна. Энэхэн үед л хээ түүнд байгаа бүх зүйл нь үшин гэдгийг ухаарах шиг. Тэрээр нулимс туслуулна. Багшаа, намайг битгий орхиож гэж хэлв. Энэ л үг үшиний сэтгэлийг хөдөлгөж түүнийг тэрхэд хүргэн. Ингээд эд цаашдын аяллаа хамтдаа үргэлжлүүлэхээр болж байгаагаар хийгийн төв хөндөрлөнө. За ингээд дараагийн бичлэгээрээ эргээд уулзцаа. Баяртай guys. From now on, this is your home. You want revenge on humanity? I just want to go back to the forest.